Сайн байцгаана уу хүмүүстээ. Өсгөл аймгийн жаргаланд сумын бага тусралын багш Далмар Сүрэн. Өнөөдөр багш нь математикийн хичээлийг хөтлөн явуулна. Хичээлийн хэрэглэлтүүн ном сургачгаа гаргаарай. Бидний өнөөдрийн хичээлийн сэдэв үйлдлийн гишүүдийн хамаарал. За энэ сэдвийн хүрээнд үйлдлийн гишүүдийн хамаарлыг хэрэглэн тооцоолон бодож, тайлбарлаж, дүгнэлт гаргах. За самбар зургийг сайдар ажиглаарай. За энэ бол ногооны талбай зураг гаргана. За ногооныхоо талбайд хэмжээ өгч талбай болцгоё. Ногооны талбай урт нь 80 м, өргөн нь 40 м. За урт өргөний хэмжээ мэдэгдэж байгаа учраас бүгдээрээ талбайгаа болоорой. Урт өргөний үржүүрээр талбай хэмжээ гардаг. За одоо урт өргөний үйлдлийн гишүүдээрээ өөрчилж бүгдээрээ асуудал төвшүүлэн үр дүн өргөн өөрчлөлтийг авч үзье. За үйлдлийн нэг гишүүнд өөрчлөлт өгвөл үр дүн өргөн өөрчлөгдөх вэ? Ногооны талбайн уртыг 4 дахин ихсэгвэл талбай хэмжээ хэрхэн өөрчлөгдөх вэ? За өөрчлөлт нь үйлдлийн гишүүнд өөрчлөлт өгж үзэхэд талбай хэмжээ 12,800 м². Өмнөх талбай хэмжээтэйгээ харьцуулж үзэхэд ихссэн байна. Хэд дахин ихссэн бэ хүүхдүүд ээ? За үр дүнгээ бүгдээрээ олцгоё. За утассан талбай хэмжээг анхны талбай хэмжээнд тооход 4 дахин ихссэн байна. Яагаад идэж өссөн байна вэ? Сайдар ажиглаарай. За талбай уртыг бид нар хэд дахин ихссэн байна вэ? Өөрчлөгдсөн тоогоо харцгаая. Талбай уртыг 4 дахин ихссэн учраас талбай хэмжээ маань 4 дахин ихссэн байх нэ. За энд үйлдлийн нэг гишүүнийг бид нар ихсгэж авч үзсэн. За тэгвэл одоо үйлдлийн 2 гишүүнд зэрэг өөрчлөлт өгвөл үр дүн буюу талбай хэмжээ хэрхэн өөрчлөгдөх вэ? Бодлого уншаарай.
Ногооны талбайн уртын хэмжээг 4 дахин багасгаж өргөнийг 2 дахин ихсэхэд талбайн хэмжээ хэрхэн өөрчлөгдөх вэ? Бүгдээрээ уртыг 4 дахин багасгаад өргөнийг 2 дахин ихсэхэд талбай хэмжээг хэрхэн гарах вэ? Бүгдээрээ олоорой. Талбай хэмжээ 1600 м². Гарсан байна. Өмнөх талбай хэмжээтэй харьцуулахад багасж гарсан байна. Яагаад багасан үр дүн гарсан бэ хүүхдүүд? Өөрчлөлт өгсөн тоогоо сайтар ажиглаарай. Анхны талбай хэмжээнд богиносон талбай хэмжээг харьцуулахад 2 дахин багассан байна. За энэ өөрчлөлт өгсөн 2 тоо маань өөрчлөлт өгч буй 2 тооны ноогдуур нь 2 буюу өөрчлөлт өгч тооны ноогдуураар 2 дахин багассан байх нэ. Үйлдэлийн 1 гишүүнд өөрчлөлт өгч үзсэн, үйлдэлийн 2 гишүүнд зэрэг өөрчлөлт өгч үзсэн бол үйлдэлийн 1 гишүүн ба үр дүнд өөрчлөлт өгөхөд нөгөө гишүүнд ямар өөрчлөлт гарах вэ? Уртыг хэвээр байлгаж талбай хэмжээг 2 дахин ихсэхийн тулд өргөнийг хэрхэн өөрчлөх вэ? Уртын хэмжээ хэвээрээ байх нь. Талбай хэмжээ 2 дахин ихссэн бол өргөний хэмжээ мэдэгдэхгүй. За өргөнийг олохын тулд талбай хэмжээгээ урттаа хоож олох нэ.
талбай хэмжээ 2 дахин хэсгэж уртыг хэвэрлэхэд өргөний хэмжээ нь 80 м болсон байна. Анхны ногооны талбай өргөн маань 40 м байсан. За энэ төлөө 80 м болсон байна. Үр дүнг тооцож үзэхэд өргөний хэмжээ 2 дахин ихссэн байна. Дахин нэг бодлогыг бодцгоё. Бодлогоо уншаарай. Анхны ногооны талбайн хэмжээг 2 дахин ихсгэж өргөнийг 4 дахин багасгавал уртын хэмжээ хэрхэн өөрчлөгдөх вэ? Ажиглаад тооцсон бодоорой. Анхны ногооны талбай уртын хэмжээ маань 80 м. За энэ төлөв 640 м болж уртассан байна. Хэд дахин уртассан байна вэ хүүхдүүд ээ? Үр дүнгийн үзье. Уртын хэмжээ маань 8 дахин ихссэн байна. За үйлдэлийн 1 гишүүн, үйлдэлийн 2 гишүүн, үйлдэлийн 1 гишүүн ба өөрчлөлт үзлээ. За одоо хүсэлтэн мэдээлэлтэй танилцъя. За ногооны талбай урт өргөн талбай хэмжээ. Уртын хэмжээг 4 дахин ихсэж, талбай хэмжээ өргөний хэмжээг 4 дахин багасгаж талбай хэмжээг олцгоё. За өчиг үйлдэл ашиглаад чийзээ бодцгоё мэдрээ. За анхны ногооны талбай 3200 м квадрат дахиад 3200 м квадрат гарсан бол үр дүн хэрхэн өөрчлөгдсөн бэ? Яагаад ийм үр дүн гарсан бэ? Өөрчлөлт өвчөө 2 тоогоо ажиглая. За ижил тоогоор өөрчлөлт өгсөн байгаа учраас талбай хэмжээ маань ижилхэн гарсан байна. Өөрчлөлт өгөх.
өөрчлөлтөөр өгдөг болсон байна. За уртын хэмжээ 5 дахин багасгаж өргөний хэмжээг мөн 4 дахин багасгавал анхны талбай хэмжээ хэрхэн өөрчлөгдөх вэ? За 160 м квадрат. За анхны талбайтай харьцуулахад багасж гарсан байна. За хэд дахин багассан байна вэ? Талбай хэмжээнүүдийг харьцуулаад үр дүнг бодож гаргаарай. Хоёр дахин багассан үр дүн гарсан байна. Өөрчлөлт өгсөн хоёр тоогоо ажиглаарай. За урт өргөн 2-т ижил урт өргөн 2-ыг хоёуланг нь багасгаж авч үзэхэд багасгаж байгаа хоёр өөрчлөлт өгч тоонуудын маань үржүүрээр дахин багассан байна. Дахин багасгасан байна. Уртын хэмжээг 4 дахин ихсгэе. Өргөний хэмжээг 8 дахин ихсгэж хийж ирж бодоорой. За талбай хэмжээг гаргаарай. Анхны талбай хэмжээнээс ихсэж гарсан байна. Хэд дахин ихсэн байна вэ? Тооцож бодоорой. Анхны талбай хэмжээнээс 32 дахин ихссэн байна. Яагаад 32 дахин ихссэн бэ хүүхдүүдээ? Өөрчлөлт өгсөн тооны маань үржүүр 32 буюу 2 тоон үржүүрээр 32 дахин ихссэн байна. За уртын хэмжээг 10 дахин, өргөний хэмжээг 2 дахин багасгаад бичээрэй. Уртын хэмжээг 10 дахин, өргөний хэмжээг 2 дахин багасгаад. Уртын хэмжээг 10 дахин ихсгэнэ. Өргөний хэмжээг 2 дахин багасгах. Анхны талбай хэмжээтэй харьцуулахад ихссэн үр дүн гарчээ. Яагаад ихссэнийг шалгаж олоорой.
Оны талбай хэмжээнээс 5 дахин ихссэн байна. За хүүхдүүдээ та бүхний хариултыг харж байна уу? Яагаад 5 дахин ихссэн бэ? Ямар учраас яагаад 5 дахин ихссэнийг шалгаж олоорой. Багш нь толгож үзье. За хашаад өөрчлөлтөөр 2 тоон дээр ярилцъя. Уртын хэмжээг нь 10 дахин ихсгсэн. Өргөний хэмжээг 2 дахин багасгасан байна. Гэтэл үр дүн нь 5 дахин ихсэн үр дүн болсон байна. Тэгвэл энэ 2 тооны маань ноогдвороор 5 дахин ихсэн байх нэ. Дахиад бүгдээрээ хоёр уртын өргөний хэмжээнд өөрчлөлт гэсэн 2 тоон дээр ярилцъя. Уртын хэмжээг ихсгсэн, өргөний хэмжээг багасгасан. Ихсгсэн нь их байна уу? Багассан нь их байна уу? Ихсгсэн тоон их байгаа учраас уртын хэмжээ маань ихсэж гардаг байх нь. За дараагийн бодлогыг бодъё. Уртын хэмжээг 4 дахин багасгаж, өргөний хэмжээг 2 дахин ихсэж авч үзье. Талбай хэмжээг олоорой. Хэмжээний 200 м квадрат. Өнөх талбай хэмжээнээс багассан үр дүн гарсан байна. Хэд дахин багасныг олоорой. Өнөх талбай хэмжээнээс 2 дахин багассан байна. Яагаад 2 дахин багассан байна вэ? Яагаад 2 дахин багассныг өөрчлөлтөө 32 тоон дээр очиж ажиглаад гаргаарай. Дахин багасгаж, дахин ихсгсэн байна. За энэ 2 тооны маань ялгаар нь 2. Гэтэл багассан их байна уу? Ихссэн их байна уу? Багассан их байгаа учраас үр дүн нь багасж гардаг байх нь. Мөн энэ 2 тооны ноогдвороор 2 дахин багассан байх нэ. Хичээлээ өгч үзье. Үйлдлийн нэг гишүүнд өөрчлөлт өгөхөд өөрчлөлт өгсөн тоогоо дахин ихсдэг байх нэ. Үйлдлийн 2 гишүүнд зэрэг өөрчлөлт өгөхөд 2 тооны ноогдвороор багассан байх нь. Дахин багасдаг байх нь. Үйлдлийн нэг гишүүн ба өөрчлөлт өгөхөд нэг гишүүнийг төд дахин ихсгэхэд мөн төд дахин ихсдэг байх нэ үр дүнд. За
За энд мөн жүд дахин ихсгсэн бол энэ хоёр тооныхоо үржүүрээр ихсэн талбай хэмжээгээ ихсгсэн бол урт нь 2 дахин ихсэн байгаа учраас өөрчлөлт өгөх тооны үржүүрээр дахин ихсдэг байх нэ. За өснөгдөн батсан болгоо шалгаж үзэхэд ижил тоогоор өөрчлөлт өгөх юм бол үр дүн өөрчлөгддөггүй байх нь. Дахин ихсгэж багасгахад үр дүн нь өөрчлөгддөггүй байх нэ. За бүгдээ энэ хоёулаа маш сайтар ажиглая. Ямар үр дүн өгсөн бэ нэ? Үйлдэлийн 2 гишүүнийг хоёуланг нь багасгахад уг 2 тооны үржүүрээ дахин багассан байна. Энд бол үйлдэлийн 2 гишүүнд ижил өөрчлөлт өгөхөд мөн 2 өөрчлөлт өгч тооны үржүүрээ ихссэн байна. За энд яг ижил үр дүн өөрчлөлт өгсөн. Мөн энд ижил өөрчлөлт өгч буй учраас өөрчлөлт өгч буй тоонуудын үржүүрээр дахин ихсэж, дахин багасдаг байх нь. За энэ хоёр хэсэг сайн ажиглаарай хүүхдүүд. Ихсгсэн, дахин ихсгсэн, 10 дахин ихсгсэн, үргэнийг 2 дахин багасгасан байна. Үйлдэлийн 2 гишүүнд 2 өөр өөрчлөлтийг өгөхөд 2 тооны ноогдуураа дахин